Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуйтах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсохоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Сайн байцгаана уу сонсогчдоо, та бүхэнд амралтын өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр энэ удаагийн дугаараар би та бүхэнд Netflix дээр гарч исэн Deadly American Marriage гэдэг нэртэй баримтат киноны талаар ярьж өгөхөөр шийдсэн байгаа. Энэ кино 25 оны 4 сард анх цацагдчихсэн юм байна. За цацагдаад удаагүй байхад нь бол би үзчихсэн. Нэлээд үйл явдал ихтэй маш бодлонтой хэрэг гэж тооцогддог. За Jason Corbett гэдэг залууг эхнэр нь тэгээд эхнэрийнх нь аав буюу хадам аав нь нийлж агаад зодоод алдсан хэрэг 2015 оны 8 сард гарч исэн юм байна. Тэгээ энэхүү хэрэг санаатай алгуу эсвэл бие хамгаалалт байсан уу гэсэн асуудлаас болж хүмүүс ерөнхийдөө хоёр хуваагдаж эцэстээ бол энэ хэргийн шүүх хурал эвгүй тал руугаа хазаасан талаар яригдах болно. За ингээд хэдүүлээ хамгийн эхлээд хэрэг гарсны дараах Джейсны хадам аав 911 рүү дуудлага хийсэн үе рүү очие. За 2015 оны 8 сарын 2-ны шөнийн 3 цаг өнгөрч байхад Томас гэд хүн 911 рүү дуудлага хийсэн. За тэр бол дуудлага өгч байгаа газраа эхэлж хэлээд дараа нь учир байдлыг бол ярьдаг. За миний охины нөхөр буюу миний хүргэн охинтой маань маргалдаад би хөндлөнгөөс оролцсон. Одоо биеийн байдал нэлээд эвгүй болцсон байгаа юм шиг байна. Биднэрт тусламж хэрэгтэй байна гэж хэлсэн чинь эвгүй гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Тэр гэмтсэн юм уу гэд диспатчер бол асуудаг. За тэгсэн чинь тэр цус нүжиндөө хутгалтцсан хэвтэж байна. Би бараг түүнийг алдсан байж магадгүй гэж хэлдэг. Та одоо түүнтэй хамт байна уу гэж асуусан чинь тийм гэж хариулсан. За тэр хэдэн настай вэ гэхэд 39 настай. Тэр ухаантай байна уу гэхэд бол үгүй гэж хэлсэн. За амьсгалж гин үү гэж асуусан чинь мэдэхгүй байна гэж хариулахаар нь за тэгвэл таны одоо хийх ёстой зүйл бол түүнийг нуруугаар нь дээш харуулж эргүүлэх хэрэгтэй гэсэн чинь тэр чин том биетэй хүнд хүн би ганцаараа хийж чадахгүй гэж хэлсэн. Танд наа чин туслах өөр хүн байна уу гэж асуухад манай охин байгаа. Гэхдээ охины манд байдал ч гэсэн сайнгүй байгаа гэхээр нь хин нэгэн түүнийг нуруугаар нь дээш харуулж хэвтүүлэх хэрэгтэй. Амьсгалж байгаа эсхийг нь шалгах ёстой гэж хэлсэн. За тэгээ хадам аав нь Джейснийг дээш нь харуулах гэж оролдож явах үеэр утсаа чанга яригчдаар нь тавиараа гэж бол диспатчер хэлсэн. Нэг гараа нурууныхан доогуур нөгөө гараа тухан дээр нь тавиад толгойг нь арагшин гэдийлгээрээ чихээ ам хэсэгт нь ойртуулад амьсгалж байгаа эсхийг нь мэдэрч чадчихээн нь надад хэлээрэй гэж диспатчер зааварлсан. За би юу ч мэдэхгүй байна гэж хэлэхээр нь би одоо тань руу түргэн тусламж эмч нарыг явуулж гин төр хүлээгээрэй гэж хэлсэн. За энэ хооронд бол диспатчер утсаа таслахгүй байхыг анхааруулад та надад яг юу болсон талаар хэлээрэй. Түүний толгой руу та зогсно уу гэж асуухад толгой руу цогсон. За юугаар гэж асуусан чинь бейсболын цохиураар цогсон. Тэр миний охины хоолойг боож исэн. Тэгээд охиныг маань ална гэж хэлсэн. Бейсболын цохиур одоо хаана байгаа вэ гэж асуусан чинь гундлахын өрөөнд миний хажууд байна гэж хэлсэн. За тэгээд дараа нь болохоор CPR хийх зөвлөгөө өгч яг тэр зөвлөгөөнийхэн дагуу хийж байгаа яриа болж өнгөрсөн. За ингээд ийм маягтай 911-ийн дуудлага бол өрнөсөн. За энэ ярианаас нь харахад бол охин хүргэн хоёр нь маргалдаад тэгээ амхандаа охиноо хамгаалах гэж хүргэнлүүгээ дайраад бараг алдсан юм шиг байна гэсэн утгатай яриа бол сонсогддог. За тэгсэн чинь хожим нь прокурор хэлэхдээ бол 39 настай Jason Corbett орон дотроо хэвтэж авах үеэрээ анхны цохилтуудыг авсан. За яагаад гэхээр хүнжилтний дотор тал цус цацарсан гэдг нь илэрсэн. Дараа нь түүнийг орон дээрээс буулгаж шалан дээгүүр чирж явж агаад ахаад биед нь халтсан гэж үзсэн. Энэ бүх зүйл хохирогч Джейсон гэгтгээдийн хоёр хүүхдийнхэн талаарх маргааны асуудлаас болж үүссэн гэж хууль сахиулагчид үздэг. За түүний хоёр хүүхэд болох Jack 10 настай эрэгтэй, за Sarah болохоор 8 настай эмэгтэй. За энэ хоёр хүүхдээс болж Molly гэх эмэгтэй
Джейсоны амьдралд орж ирэх шалтгаан нь болсон гэж үздэг. За тэгэхээр энэ хүүхдүүдийн талаарх яриаг илүү дэлгэрэнгүй та бүхэнд тайлбарлаж өгье. За 2006 онд Джейсоны анхны эхнэр нь астматай байснаасаа болоод нас барж исэн юм байна. За тэгээд 2008 онд Molly гэдэг эмэгтэй Ирландын Limerick гэдэг хот руу явж очиод Джейсоны гэрт бол хүүхэд тасрагчаар ажиллахаар болсон. За Джейсон болохоор өөрөө сав баглаа боодлын компани удирдах албан тушаалын хүн байсан болохоор ажилтаа үед нь хүүхдүүдийг нь харж туслах хүн үнэхээр хэрэгтэй байсан. За тэгээ шаргал үстэй царайлаг Америк эмэгтэй гэрт нь хүүхэд тасрагчаар ирсэн явдал цаашдын олон ч үйл явдлын эхлэл болсон. Тэр ажилд орохын тулд энэ Молли гээд хүүхэн өөрийгөө хүүхэд асрах мэрэгжлийн сургалтанд хамрагдсан гэж мэдүүлсэн байсан. За яг үнэндээ бол энэ эмэгтэй ямар ч сургалтанд хамрагдаагүй. Тэгээд хүн хоорондын харилцаан дээр нэлээд асуудалтай эмэгтэй байсан байгаа. Тэгээ өөр нь нэмээд үе бас худлаа ярьцдаг. Зарим найзуудтай тэр Джейсоны Сара гээд бага охиныг нь миний төрсөн охин энтергээ ярьсан. За тэгснэ Джейсоны талигаа чихнэр нь хүүхдүүдийг маань өсгөж өгөөрэй гэж надаас гуйсан гэж бусдад ярьдаг байсан байгаа. Мэдээж энэ бүхэн бол бүгдээрээ худлаа байсан. Молли болохоор Джейсоны тэр нөгөө талигаа чихнэртэй хизээч уулзж байгаагүй. За Ирланд руу нисэхээс хэдэн 7 хоногийн өмнө Молли болохоор сэтгцийн эмнэлэгт хэвтжсэн. Үр зулбалтын дараах хүнд хэлбэрийн сэтгэл гутрал. За тэгээд 2 туйлд эмгэг гэсэн давхарцсан онош гарч исэн юм байна. За тэгээд гинэт Ирланд явахаар шийдээд хамт амьдарч исэн сүйт залуугаа орхиод хэдхэн 7 хоногийн дараа буцаад ирнэ гэж амласан байгаа. Гэхдээ тухайн сүйт залуу нь Моллитэй бол ахиж уулзаагүй. За Моллигийн тэр сэтгэл зүйн хэцүүхэн асуудлыг Джейсон бол удлаагүй мэдэж авсан юм бэлээ. За яасан гэсэн чинь гэрт нь гэрэл унтраастай харанхуу тэгээд хөшиг хаалттай. Тэгээ нөгөө Молли чинь шалан дээр бүхтийгөө үсээ зулгаацсан хэвтчихсэн. Гэхдээ тэр үеэр Джейсон Молли хоёр болохоор аль хэдийн учир ургуулсан, бүр хурмай хүртэл төлөвлөсөн. Тэрнийхээ талаар ярилцаад эхэлсэн байсан. За тэгээд Молли ер нь нутгаа санаад ээж автагаа ойр амьдрмаар байгаа талаараа Джейсонд хэлээд за Джейсон ч гэсэн гэр бүлээрээ North Carolina руу буюу Америк руу гэсэн үг шүү дээ. Нөхийг нь хүлээн зөвшөөрөөд ажиллаж исэн компани нь хүртэл Америк руу шилжиж ажиллахыг нь хүлээн зөвшөөрсөн юм байна. За ингээд Джейсон Молли хоёр бол 2011 онд Америкт гэрэлсэн. Тэгээд эхний өдрөөсөө л Молли нөгөө Джейсны 2 хүүхдүүд болох Jack, Sarah хоёрыг албан ёсоор хүрчээлж авах талаар шахаж эхэлсэн ч гэсэн Джейсон болохоор энэ тал дээр нэлээд болгоомжтой хандахаар шийдсэн юм. Хэрвээ энэ хоёр салах юм бол Молли хүүхдүүдийг өөр дээрээ авахын тулд Джейсонтэй шүүхтэлцэх нөхцөл байдал үүснэ гэдгийг мэдчихсэн болохоор баримт бичиг дээр ерөөсө гарын үсэг зураагүй. За тэгээд яг энэ үрчилж авах өөрөө албан ёсоор ээж нь болох гэсэн асуудлаас олж гэрэлсний дараах 4 жилийн хугацаанд энэ хоёр хүн бол хоорондоо байнга маргалддаг болсон. Тэгээ Молли яг энэ маргаан болгоныг сүүлдээ нууцаар рекорд хийж бичиж авдаг байсан ба. Гэхдээ гэмт хэрэг гарахаас хэдэн сарын өмнө Jack гээд хүүн бол машин дотроос нууц тийм дуу хураагуур байгааг олоод тэрийг аавда хэлсэн байгаа. Джейсон мэдээж маш их цочирдсан. Тэгээ дараа нь бол Jack дурсаж ярихдаа бид хоёроос Ирланд руу буцаж нүүх талаар та хоёр юу гэж бодож байна гэж асуусан. Сара болохоор Моллигүйгээр явах юм уу гэж асуусан. Тийм гэж хариулж исэн гэж ярьсан. За мөрдөн байцаагчдын хэлснээр бол нас барахынхаа орой Джейсон өөртөө тэгээд 2 хүүхэдтэй онгоцны нислэг хайж исэн юм байна. За тэр нь болохоор Ирланд руу буцах нэг талын тийзээсэн. Тэгэхээр энэс болж амнасаа алдсан уу? За 2 хүүхдээ аваад буцахаар шийдсэн явдал нь алуулах шалтгаан байсан уу гэсэн асуулт бол гарч ирсэн. За Том Мартинс гээд Моллигийн аавын хувьд бол 67 настай. Тэгээ холбооны мөрдөх товчоонд 30-аад жил ажилласан. За тэрнийхээ 20 гаруй жилд нь удирдах албан тушаалтан байжгаад тэтгэвртэй гарсан хүн байсан. За дараа нь тэр бол Америк нэгдсэн улсын эрчим хүчний яамны нэг лабораторид сөрөг тагнуулын чиглэлээр ажиллаад машинууц төвшний нэвтрэх эрхтэй хүн байсан юм байна. За хэрэг гардаг орой тэр бол их нэртэйгээ хамт охиныхоо гэрт зочлохоор очсон байсан. За тэгээ тэр орой яг юу болсон талаар Моллигийн аав нь бол ингэж тайлбарласан юм байна. За оройн хоолны үеэр бүх зүйл энгийн тайван сайхан байсан. За тэгээд орой болж би унтахаар хэвцэн. Харин шүн дунд дээд давхраас хашгирах чимээ сонсогдсон. Би Jack-т бэлгэлнэ гэж бодож исэн бейсболын цохиурыг аваад дээд давхрын унтлахын өрөө рүү явсан. Мастер унтлахын өрөөний хаалгыг онгоолгоод харсан зүйл жинхэнэ хардарсан зүйл шиг байсан.
Джейсон охины минь хоолойг багалзуурчсан. Би түүнийг ална гэж хэлхийг нь сонссон. Нэг удаа биш бүр хит-хитэн удаа тэгж хэлхийг нь сонссон. Джейсон охины минь хоолойг боосон чигээрээ угаалгын өрөөрөө төхөж хэрвээ Джейсон угаалгын өрөөнд ороод хаалгаа төгччих юм бол би охиноо аварч чадахгүй гэж бодоод айж эхэлсэн. Яг тухайн үед болж өнгөрсөн зүйлийг тайлбарлаж ярихад жаахан төвхтэй. Тэр үеийг ойлгож төсөөлж бодоход ч хэцүү байна. Би Джейсоныг цохих гэж оролцсон. Харин Джейсон Моллиг бамбай болгож ашиглаад цохих боломж олохгүй байсан. Дараа нь яг тэгж бамбай болгож ашигласан хэвээрээ над руу дайрч эхэлсэн. Тэр үеэр яг Джейсоныг хэд удаа цохиж би чадсан. Дараа нь Джейсон намайг түлхэж унгаагаад тэр үеэр Моллиг зугтаж чадсан. Дараа нь яг юу болсон талаар тодорхой санахгүй байгаа. Магадгүй нүдний шилээ унах үеэрээ бас унагсан бах. Нэг мэтгэд бейсболын цохиурыг булаацаалтаж эхэлсэн. Би Джейсонтэй ноцолдож, магадгүй би тоогоороо хамарлуун зогсон ч байж мэднэ. Тэгээ цохиурыг би авч чадсан. Дараа нь нэмээд хэд удаа Джейсныг цохиход тэр шалан дээр унсаан гэж ярьсан. Ингээд аавынх нь яриагаар бол охиноо аврахын тулд өөрсдийгөө хамгаалж хүн амны гэмт хэрэг үйлцэн юм шиг та бүхэнд ойлгогдсон бах. За энэс хойш бас нэлээд олон бодлонтой зүйлүүд гарч ирнэ. Sharon гээд Molly-гийн ээж нь шүн дунд болж байгаа өмнө самуунд сэрсэн гэж мэдүүлсэн. Гэхдээ нөхөр нь юу болж байгааг шалгах гээд явсан болохоор буцаад унтахаар хийгдсэн. 911 рүү огт залгаагүй байгаа. Юу болж байгааг ч өөрийн биеэр шалгаагүй. За гэрт байсан хүүхдүүдэд магадгүй санаа зовоод ч юм уу одоо ямар нэг үйлдэл хийх байх гэж бодогдох ч юусоо тэгээгүй. Тэгчээд цагдаа нар бол тэдэнд явж очих үеэр Sharon бол маш тайван байдалтай байсан гэж байгаа. Унтчихсэн байрных нь одоо дээд давхарт хүн амны гэмт хэрэг гарчаад ахаад тэгж тайван байсан нь бас их сонирн байсан. За тэгээ цагдаа нар Sharon-аас хүргэн нь одоо арх уусан байсан уу гэж асуусан чинь өдөржингөө арх уусан. Би юу болсон талаар мэдэж эхлэх үеэр манай нөхөр түргэн тусламж дуудчихсан гэж ярьсан. Хохирогч Джейсны цусан дах алкоголын хэмжээ нь 0.2% байсан нь тогтоогдсон. За энэ нь болохоор North Carolina-д зөвшөөрөгдсөн хэмжээнээс хавьгүй доогуур үзүүлэлт байсан. Энэ нь тэгээд юуг илэрхийлж байна гэхээр Джейсон бол согтуу байгаагүй. Гэхдээ бид нь өөр нэг зүйл илэрсэн юм байна. За тэр нь болохоор Tazodone гээд маш бага тунгаар эргэлцэхээр хэмжээний бага тунтай бол илэрсэн. За Джейсон бол ийм имийг эмчийн жороор хэрглэж байгаагүй. За энэ юм нь болохоор сэтгэл гутралын үед тайвшруулах зорилгоор хэргэлдэг юм байна. За тэгсэн чинь дараа нь нэг совилогч гэрчлэгтэй Джейсныг нас барахаас хэдхэн хоногийн өмнө Молли ойролцоох анхан шатны эмнэлгээс хөлн өвдөд ерөөсөө одоо унтаж амарч чадахгүй байна гэж хэлээд 15 мг Trazodone гээд нөгөө эмийг бол бичүүлж авсан болж таарсан. Цагдаа нар хэргийн газар явж очиод нэг анхаарал татгууц зүйлийг ажигласан. За Молли тэгээд Том буюу одоо нөгөө аав нь бол огт гэмтээгүй байсан. За ямар ч хөхрөөлт, зүсэлт, хамгаалтын шарх энэ төр байгаагүй. Хэрвээ тэр Том гэдэг хүний одоо ярьснаар бол одоо амар их ноцолдоод, баргал дээр дороо ороод, аим тэмцээд буян болсон бол дор хаяж одоо хөхрөлт ч юм уу, бага хэмжээний урагдлалт энэ төр байх ёстой гэж бодсон ч тийм зүйл огт байгаагүй. Молли болохоор унтлахын хувцастай, харин аав нь улаан өнгийн поло цамц тэгээд дотоороо өмсдөг юм шорттойгоо зогсож исэн. Джейсон болохоор нүцгэн. За тэгээд цусандаа хутгалтцсан байдалтай шалан дээр хөвтөжсэн байгаа. Зарим тайланд болохоор Джейсон гартаа Моллигийн үснээс хидийг атгцсан байдалтай байсан гэж дурддагдсан юм байна. За яг энэ тайлан маргаантай байдаг ч гэсэн бүрэн үгүйсгэгдээгүй баримт юм байна. Прокуроруудын хэлснээр бол анхан шатны тусламж үзүүлсэн хүмүүс нэг зүйлд нэлээд эргэлзсэн байдалтай байсан. За Джейсны бие тэдний одоо ярьж тайлбарласан цаг хугацаатай харьцуулахад хитрхи хүүтэн болоод хөрцөн санагдсан байгаа. За тэгэхээр магадгүй 911 рүү санаатайгаар цаг сунгаж залгасан. За тусламж явж очиход Джейсон аль хэдийнэ нас барсан байхаар тооцоолсон байхаа гэж үзсэн юм байна. За бас нэг анхаарал татсан зүйл нь юу байсан гэхээр Джейсныг нас барахаас хэдхэн сарын өмнө түүний 500 мянган $5 амь насны даатгал нь өөрчлөгдсөн байсан. Тэр даатгал дээрээс 2 хүүхдийнх нь нэрийг хасаад Молли зөвхөн ганцаархнаа мөнгийг хүртэх хэрэгтэй болгоод бүртгэгдсэн байсан. За ер нь ямар ч хүн амны хэрэг сүүлдээ ингээд одоо мөнгөтэй холбогдоод ирэхээр холион бантан болдг нь угаасаа үнэн. За гэхдээ тэр даатгалын мөнгийг эцэстээ олол
хинт ч олгоогүй юм бэлээ. Уг нь ингээд 2 хүүхэдт нь очисон бол нэлээд одоо том тус болох байсан байх. За задлан шинжилгээний дүгнэлтээр Джейсон 2 зүйлээр буюу за нэгэнд бейсболын цохиур нөгөөх нь нэг тийм одоо цементэн чулуугаар гэх юм уу тоосгоноос арай жоохон том хэмжээтэй за ер нь барыг ингээд адилавтар хэмжээтэй гэрийн гаднах зам энтрийг анзлахад ашиглаж исэн тийм цементэн хатуу бийт шиг зүйл байсан. Тим 2 зүйлээр бол цохиулж үндсэндээ зодуулснаас болж одоо амиа алдсан гэж болоодсан. За шүүх шинжээч эмч түүний гавлын ясанд дор хаяж 12 удаагийн хүчтэй цохилт өгсөн байна гэж тогтоосон. За тэрнийх нь нэг нь бүр аль хэдийн одоо нас барсныхан дараа цохигдсон байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан юм байна. За бас цээж гар хөл хэсэгт нь маш олон одоо гэмтлээсэн. Гэхдээ гэмтэл нь хитрхи хүнд байсан болохоор шархны тоогч тодорхой тоолж чадаагүй юм бэлээ. За энэ нь зүгээр нэг зодоон цохон шиг харагдаагүй. Яг л одоо автомашины осол юм шиг харагдсан гэж ярьсан байдаг. За ямар сандаа нэг тангарахтны шүүгч хэргийн газрын зургуудыг харчаад шүүх танхимаас гүйж гараад бөөлжсөн гэсэн одоо мэдээлэл байсан. Тэгээ тийм аимшигтай нөхцөл байдалд аав охин хоёр байгаа мөртлөө 911 рүү хийсэн дуудлагыг сонсохоор ер нь л нэг тийм тайван, тийм аимшигтай дүр зургийн хажууд нь байсан гэж огт бодогдохооргүй тайван байсан ба. За хэргийг үйлдэхэд ашигласан цохиур бол унтлахын өрөөний шүүгэний өмнө босоогоор нь тавьсан байдалтай байсан. За тухайн цохиур нь болохоор 70 см-ийн урттай хөнгөн цагаанаар хийгдсэн. За тэгснээ Джейсны хүү Жак уг нь бол бэлэглэе гэж бодоод авчирсан гэсэн зүйлийг тэр Том гээд одоо хадам аав нь бол хэлсэн байгаа. За тухайн цохиур дээр баг зэрэг цус болцсон байсан ч гэсэн хурууны хээ огт илрээгүй. За шүүх хурал дээр бол хурууны хээний шинжээч мэдүүлэхдээ ашиглах боломжтой ямар ч хээ тухайн одоо цохиур дээрээс тогтоогдоогүй гэж хэлсэн байдаг. Харин нөгөө тоосох шиг зүйл болохоор цуснд нэвчсэн, битүү цус болцсон, Джейсны толгооноос нь тасраад наалтсан 12 ширхэг ус байсан гэж хэлсэн. За тэгэхээр ийм аимшигтай харгас хэрцгий зүйл болж байгаа үеэр хүүхдүүд нь хаана байсан болоо гэж та нар бас бодож байгаа бах. За энэ явдлаас хэдэн жилийн дараа Сара гээд охин нь News Talk ярилцлага өгч тухайн одоо шөнийн талаар одоо ингэж ирсэн байдаг. За тэр орой Молли надад эмшиг зүйл өгсөн. Бас нэг нэрсний шүүс өгснийг би санаж байна. Дараа нь би хальт сэрх үеэр аалз бас гөрвлүүд орон дээр маань мөлхөж байгаа юм шиг би Молли бас аав дээр очие гэж бодоод орноосоо босгосон чинь хөл маань тогтож өгөхгүй гулжгнаад яг л хөдөлж байгаа завин дээр зогсож байгаа юм шиг санагцсан. Дараа нь Жакт ч гэсэн унтахаас өмнө эм өгсөн гэдгийг би мэдсэн. Одоо хүртэл би тэр эм яг юу байсан талаар огт мэддэггүй. Харин нэг зүйлийг маш тод сандаг. Аав маань намайг унтахын өмнө үргэлж үлгэр уншиж өгдөг байсан. Гэхдээ тэр орой Том Sharon хоёр оройны 8 хагасын үед манайд ирсэн болохоор аав надад үлгэр уншиж өгөөгүй гэж ярьсан байсан. Яг тэр үлгэр уншиж амжаагүй оройноос хэдхэн цагийн дараа гэрт нь эмх замбраагүй байдал үүсч аимшигтай явдал болж өнгөрсөн. За тэгээд дараа нь цагдаа нар Сараг өрөөнөөс нь авч явах үе хүртэл тэр талаар огт мэдээгүй байсан юм байна. 911-ийн дуудлагын ойролцоогоор 7 дахь минутан дээр Молли диспатчертай утсаар ярьдаг. За тэгээд CPR хийхийн тулд тайван байх хэрэгтэй гэдгийг нь сануулад аав чинь CPR хийхэд таач бас туслах хэрэгтэй. Түүнийг 200 удаа хийсний дараа та хийхдээ бэлэн байгаарай. Би танд гарын бариллыг зааж өгье. Гол нь та тайван байх хэрэгтэй гэж хэлсэн чинь би CPR хийх гэрчилгээтэй зүгээр л юу ч бодож чадахгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь та тайван байх хэрэгтэй. Сурсан дадлагчин хэрэг болоосаа гэж найдаа гэж диспатчер бол хариу хэлсэн. За энэ бол үнэн байсан. Молли одоо зүрх уушигны сэхэн амьдруулах сургалтын гэрчилгээтэй хүн байсан. За тэр бол хүүхдүүдэд усан сэлхийг заадаг. Усан спортоорч нэлээд удаан одоо хичээлсэн хүн юм байна. Коллежид байхдаа найзуудтай мужийн авраг байсан гэж бол ярьдаг байсан. За бүр их сургуулийн усан спортын багийн гол хүн байсан энэ гэж ярьдаг. Гэхдээ тэр нь бол үнэн байгаагүй. Ер нь худлаа ярьж исэн түүхүүд энэ хүрээ зогсохгүй маш олон. За дотор байрныхаа орны дэргэд нэг жоохон охины жаазалсан зургийг тавьсан. За тэгснээ хорт хавдраар нас барсан охин дүүмэн байгаамаа гэж хүмүүст ярьдаг. Гэхдээ яг үнэндээ
Моллид бол охин дүү, огт байгаагүй. За тэр бол 3 ах дүүтэй, айлын ганц та охин байсан. Тэгээ зураг дээрх охин нь болохоор зүгээр л нэг баг Google Image дотроос олсон гэмээр тийм зураг байсан. За энэ мэтчлэн Сараг өөрийнхөө төрсөн охин Джейсний анхны эхнэрийг таньдаг байсан гэх мэт сүүлд танилцсан. За урд нь таньдаг байсан хүмүүстэй худлаа ярих одоо ямар ч шаардлагагүй юмн дээр барин тавин худлаа ярьдаг гэдгийг бүгд ингээд сүүлд нь бол мэдэж авсан байгаа. Подкастын ивент тэтгэгч Skin Farm Clinic. Skin Farm Clinic нь арьсны олон төрлийн асуудлыг месийн бус орчин үеийн техник технологи эмчилгээгээр шийдэж хөгшрөлтийг удаашруулах аюулгүй натурал эмчилгээг санал болгодог гоо сайхны эмнэлэг байгаа. Хэрвээ та сэвх нөсөө толгой арилгахаар судалж хаашаа хандхаа мэдэхгүй байгаа бол Skin Farm Clinic нь олон улсын стандарт шаардлагыг хангасан clinical laser эмчилгээг 30-40% хямдралтай үнээр санал болгож байгаа юм байна. Та мэрэгжлийн эмчээс үн төлбөргүй зөвлөгөө авах боломжтой. За зөвлөгөөний цаг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг description хэсэгт оруулсан байгаа линк болон утсаар холбогдоод лавлах боломжтой. Сэвх нөсөөндөө баяртай гэж хэлцгээе. Skin Farm Clinic. За тэгэхээр одоо хэдүүлээ байцаалтын үе рүү очие. За хэргийг хэн үйлцсэн нь тодорхой байсан болохоор цагдаа нар бол Том Молли хоёрыг цагдаагийн хилцэл рүү шууд авч явсан. За тэр хоёр бол хоёулаа бичгээр болон амаар мэдүүлэг өгсөн юм байна. Молли цагдаа нарт хэлэхдээ Джейсон урд нь ч гэсэн түүнийг багалзууртж исэн. Бас хэрэг гарах үеэр бас л багалзууртаж ээж аав хоёрт маргааныг сонсогдуулахгүй тулд чимээгүй байхыг оролцсон гэж ярьсан. Харин бичгээр өгсөн мэдүүлэгтэй болохоор Джейсон ааваас цохиурыг булааж авсан. Харин би түүнийг тоосгоор цохихыг оролцсон. Тоосго орны хажуугийн ширээн дээр байсан. Дараа нь болсон зүйлийг би тод санахгүй байна гэж бичсэн байсан. Унтлагын өрөөнд тоосго байсан шалтгаанаа тэр бол ингэж тайлбарлсан. За тэр өдрийн маргааш нь гэхэд хүүхдүүдтэйгээ хамт тэр тоосхыг будаж чимэглэн гэж төлөвлөсөн байсан гэж хэлсэн. Харин Томийн байцаалтын үеэр тэр бол Джейсныг тулалдах урлагаар хичээлжсэн. Боксоор бас хичээлжсэн хүнийг би яаж ийгээд зогсоохыг оролцсон. Би өөрөө алуулна гэдгээс айжсан гэж ярьсан байна. Гэхдээ яг үнэндээ Джейсон ерөөсөө тийм тулааны урлаг ч юм уу тэр бокс тэр ерөөсөө хичээллэж байгаагүй. Амьдралдаа тиймэрхүү зүйл хийж байгаагүй. Байнга л одоо инээгээд маш тийм эерэг явдаг байсан гэдгийг эгчинч тэр, найзууд нь ч тэр бүгд одоо баталж ярьдаг. За Джейсон гэх одоо хохирогч эрэхтэн сүүлд за тэгээд залуудаа бас ахуулсан бүх зурган дээр тэр бол өмнө сэтгэлээсээ инээсэн байдалтай харагддаг. За тэгээд Джейсний эгчин хэрэг гарснаас хойш Америкт бол хэдэн удаа очиж бүх зүйлд нь гар бие оролцож ямар сайндаа одоо Томийн өгсөн мэдүүлгийг нь харчаад дүүгээ нэрэл одоо ингээд тулааны урлагаар одоо тэр боксер хичээлж исэн болов уу гэд хайлт хүртэл хийж үзээд танил найзуудаас нь одоо бүгдээрэнгээс нь асууж үзсэн байдаг. Гэхдээ үнэхээр тийм зүйл байгаагүй. Бүгд худлаа. За тэгээд энэ Молли Том хоёр ерөөсөө л одоо байж болох бүх зүйлийг сэжүүр болгож гаргаж ирж өөрсдийгөө өмгөөлж хамгаалж исэн нь тэр байсан. За тэгээд Жак, Сара хоёр ч гэсэн бас цагдаа дээр байцаалт өгсөн. За харамсалтай нь насанд хүрээгүй хоёр хүүхдийн байцаалт бүх зүйлийг орвонгоор нь эргүүлсэн байгаа. За эхэндээ болохоор хүүхдүүдийн яриа Моллигийн хэлсэнтэй таарч исэн. За 10 настай Жак мөрдөн байцаагчдад аав ээжийг бие махбодоор гэмтээдэг бас үгээрээ гомдоодог байсан гэж хэлсэн. Харин Сара болохоор ээж нь түүнд аав чинь тийм ч сайн аав бишээ гэж хэлдэг байсан талаар цагдаа нарт ярьсан байгаа. Яг энэ хоёрын мэдүүлэг өгч явах үеийн дүрс бичлэг Netflix-ийн баримтат кинон дэр бол гардаг. За хүүхдүүд нь аавдаа юу тохиолдсныг бараг ойлгоогүй шахуу. Бага нь 8 настай, за том нь 10 настай. Тэгээ байцаагдах үеэрээ Моллиг сайнаар яриад аавыгаа эвгүй байдалтайгаар бол ярьсан байдаг. За аав ээжэд маш энгийн юмн дээр хүртэл ууралдаг. Нэг удаа гар хүрж байгааг нь харж исэн. Тэр ээж рүү орилж ярьдаг. Гар хүрэхдээ алгаддаг, цогтөг, түлхдэг гэх мэтэр тиймэрхүү зүйлийг бол ярьсан байдаг. За энэ төрлийн яриа мэдээж Молли, Том хоёрын хувьд хүн алсан ч гэсэн ашигтайгаар эргэх мэдүүлэг байсан. Гэхдээ хожим нь хоёр хүүхэд хоёулаа мэдүүлэхээ тэр чигт нь өөрчилсөн. За тэр хоёр бол Моллигийн зааварчилгаагаар юу гэж ярихаа бэлтчихсэн байсан. Сарагийн хэлснээр бол сэтгэл зүйн дарамт, сэтгэл санааны хүчирхийлэл нь олон жилийн турш үргэлжилсэн юм байна. За одоо бол Сара насанд хүрсэн эмэгтэй болоод энэ талаар өөртөө ихтэй дуурч эхэлсэн. За News Talk төгсөн ярианда тэр бол хойд ээжтэйгээ амьдарч исэн амьдрал нь ямар байсан талаар дэлгэрэнгүй
ярьсан байсан. Молли намайг бүр жоохон байхаас эхлээд сэтгэл зүг маань удирдах эхэлсэн. Жакиг ч бас адилхан. Бид хоёр хоёулаа түүнийг эсэргүүцэж болохгүй гэдгээ мэддэг байсан. Аавд зарим зүйлийг хэлж болохгүй гэдгээ ч ойлгодог байсан. Хэрвээ бид эсэргүүцвэл шийтгүүлнэ. Хэрвээ сэлэлтийн тэмцээнд муу оролцвол хоол идэж болохгүй. Тэр бидэнд оройн хоол өгдөггүй байсан. Тийм болохоор хэцүү нөхцөлд орохгүй тул муу оролцохоос зайлсхийдэг байсан гэж ярьсан. Хүүхдүүд аажимдаа аавыгаа ахиж хизээж харахгүй, ахиж түүнтэй амьдрах боломжгүй гэдгээ ойлгож, ээжигээ өвчнөөр алдаж, дараа нь ингээд аавгүй болж бүтэн үнчирсэн. За энэ хоёр хүүхэд тэр шүнд бас аимшигтэй зүйлсээс болоод сэтгэл зүйн шархаа даван туулах гэж зовж явах үеэр Молли аль хэдийн дараагийн алхмаа хийж эхэлсэн. За Irish Times сонинд мэдээлснээр бол Джейсон нас барснаас хойш 48 цагийн дотор Молли бол түүний банкны дансыг нь хоослоод 30,000 гаруй $10 гаргаж авсан. Бас байшиндаа их цэвэрлэгээ хийлгэж хэдэн мянган доллар зарцуулсан байсан. За тэгчээ тэр байшингаа зарсан юм байна. Гэхдээ зархаасаа өмнө Жак Сара хоёрыг аваад Теннесси мужи руу эцэг гих дээрээ очсон. За тэгээ дараагийн хэдэн 7 хоногийн турш амьдрал бол хэвийн юм шиг үргэлжилсэн. За усанд сэлэх, махшаарч идэх, баярт оролцох гэх мэт ер нь ямар нэг асуудалтай байгаа гэж огт харагдаагүй. За энэ үеэр бол Ирландад Джейсны эгч Трейси тэгээ түүний нөхөр хоёр бол сандарсан байдалтай яг юу болсныг олж мэдсэн даруйдаа шууд Америк руу нисч хүүхдүүдийг авахаар очисон байгаа. За тэгсэн чинь Молли болохоор бүр аль хэдийн асран хамгаалагч болох өрөвдөл гаргачихсан байсан. За ингэж хууль эрх зүйн томоохон тэмцэл өрнөж эхэлсэн. Азар Джейсны гэрээслэлд нэг зүйл тодорхой бичигдсэн байсан. Хэрвээ түүнд ямар нэг зүйл тохиолдох юм бол Жак Сара хоёрын асран хамгаалалт Трейси болон түүний нөхөрт очно гэж бичсэн байсан. Тэгэхээр Молли бол өрөвдөл өгөөдч нэмэргүй гэсэн үг. За 2015 оны 8 сарын 20-нд шүүх Джейсны гэр бүлийн талд шийдвэр гаргаад Моллигийн хэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Тэгээ Жак Сара хоёрыг Трейсид хүлээлгэж өгсөн юм байна. Ингэж тэд хамтдаа Ирланд руу буцсан байгаа. За хүүхдүүд бол нутаг руугаа буцаж Молли гэрээсээ явсны дараа хэрэг шин чиглэл рүү эргэж эхэлсэн. За эхэндээ бол цагдаа нар Том Молли хоёр өөрсдийгөө хамгаалах үүднээс Джейсны амьд хүрсэн гэсэн хандлагатай байсан. За гэхдээ даалт байдлаар прокурорууд тэмч итгэлтэй байгаагүй. Netflix-ийн баримтат кинон дээр болохоор мөрдөн байцаагчид чимээгүйхэн тактик боловсруулж яг үнэндээ тэнд одоо юу болсныг ойлгохоор ажиллаж исэн гэдгийг бол харуулдаг. За Джейсон нас барснаас 5 сарын дараа Молли болон Том Мартинс нарыг албан ёсоор 2 дугаар зэргийн хүн амны хэрэг буюу одоо санаатай бус байдлаар хүний амийг хөнөөсөн хэрэгээр яллагдагчаар татсан байдаг. Шүүх хурал 2017 оны 7 сард эхэлсэн. За прокурорууд огт буулт хийлгүүгээр тангарахтны шүүгчдэд хандаж Моллид төлөвлөгөө байсан тэр төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэн. Эцэстээ ийм зүйлд хүргэсэн гэж мэдэгдсэн. За тэдний үдснээр бол Молли Джейсны хүүхдүүдийг бүрэн хяналтандаа авах хүсэлт автчихсан байсан. Молли бүр 2011 онд Джейсонтэй гэрлэхээс хэдхэн 7 хоногийн өмнө гэр бүл салалтын хуульч дээр очиж исэн явдал нь түүнийг аль хэдийнэ бүх зүйлийг урьдчилж бодож төлөвлөж ийсний шинж гэж үтсэн юм байна. Тэр бол Жак Сара хоёрыг амьдралынх нь ихэнх цаг хугацаанд өсгсөн ч гэсэн албан ёсоор үрчилж авахыг нь Джейсон хизээч зөвшөөрөөгүй. За прокуроруудын таамагласнаар бол Джейсон хүүхдүүдээ аваад Ирланд руу явах гээд төлөвлөж ийсэн гэдгийг мэдсэн цагаас эхлээд бүх зүйл хяналтаас гарч эхэлсэн. За өөрийнхөө төрсөн хүүхдүүд шиг боддог болсон болохоор алтхаас айсан гэж тэд үзсэн. За бас тэдний онолоор бол Молли тухайн амралтын өдөр эцэг гэхээ урьсан нь ганцхан зорилготой байсан. Удахгүй болох гэж байгаа зүйлийг тэд нүдэрээ харгээ гэж урьсан гэж таамагласан. Тангарахны шүүгчид Моллигийн тэр нэг тоосоо гундлахын өрөөндөө байлгаж ийсэн нь хүүхдүүдтэй хамт гар урлал хийх гэсэн тайлбарыг нь ол огт сонсоогүй. За хүүхдүүдийн анхны мэдүүлэг бас хүчирхийллийн талаар ярьсан яриаг нь ч гэсэн сонсоогүй. Бас Том Молли хоёрын цагдаа дээр өгсөн бичлэгтэй ярилцлагуудыг ч гэсэн тэдэнд бол үзүүлээгүй юм билээ. За зөвхөн Джейсон хүчирхийлэл үйлддэг байсан гэсэн бичгээр өгсөн мэдүүлгүүдийг нь л харсан байсан. Эцэстээ тэгээд Молли Том хоёрт хоёуланд нь 2 дугаар зэргийн хүн амны хэрэгт буруутай гэсэн шийдвэрт хүрээ
хүрээд 20-с 25 жилийн хорхял оноос юм байна. Гэхдээ энэ хүрээд шүүх танхимын драма бол дуусаагүй. Ял оноосны дараахан өмгөөллийн тал шүүгчээс шийдвэрийг хүчингү болгох хүсэлт гаргасан. За яагаад гэсэн чинь тангарахтнууд бүх нотлох баримтуудыг сонсож дуусаагүй байхад хэргийн талаар хоорондоо ярилцсан байж болзошгүй гэж мэдэгдсэн. За энэ нь болохоор шүүх хурал ноцтой зөрчил гэж тооцогдсон юм байна. За шүүх гэхдээ энэ хүсэлтийг хүлээж аваагүй болохоор өмгөөллийн тал дараагийн шатанд хандсан. За давж заалтах гомдолтой тэд бол тангарахтнууд зүй бусаар авиралсан байж болзошгүй гэж мэдэгдсэн юм байна. За Томийн шортон дээр байсан цусыг огт шинжилгээнд оруулаагүй. Бас тэдний хувьд ашигтай байж болох хүүхдүүдийн мэдүүлгийг шүүхээс хассан гэж маргаж эхэлсэн. За тэгээд давж заалтах шатны шүүх энэ байр суурийг хүлээн зөвшөөрч ял шийтгэлийг хүчингү болгоод үндсэндээ бол анхны шүүх хурал бараг ямар ч утгагүй болж өнгөрсөн гэсэн. Прокурорууд энийг нь эсэргүүцэж хэрхэн сүүлдээ North Carolina мужийн дээд шүүхэд шилжсэн юм байна. 2021 оны 3 сард дээд шүүх Molly Tom нарт шинээр шүүх хурал явуулах шийдвэр гаргасан. За сарын дараа тэр хоёр бол барьцаагаар суллагдаад хоёр тал дахиад шүүх хурлын бэлтгэл ажилдаа орсон. За Molly-гийн өмгөөллийн баг ахаад бие хамгаалсан гэж мэдүүлнэ. За бас энэ удаад Jason гэх этгээд анхны эхнэрээ хөнөөсөн түүхтэй гэр бүлийн хүчирхийлэгч гэсэн талаас нь дүрслэнэ гэж бол мэдэгдсэн байна. За баримтат кинон дээрж гисэн энэ талаар бол тод дурддаг. За анхны эхнэр буюу Jack Sarah хоёрын ээж нь өвчний улмаас нас барсан юм байна. За Jason бол санаатаагаар хөнөөсөн гэсэн тийм увайгүй зүйлийг Molly-гийн өмгөөллийн тал сөхөж ярихаар болсон байдаг. За Ирланд дахь түүний найз нөхөд гэр бүлийнх нь энэ байдлыг бол маш их доромжилсан худлаа зүйл гэж үзсэн. За эцэг гэхээ алдсан хоёр хүүхдийн хувьд ч гэсэн ийм байдал бол арай хэрэгс хэтэрсэн юм шиг санагдсан. За Jason-ы эхнэр хожим сүулт ингээд астмтай болсон юм биш. Ер нь бол насаараа астмтай шаналж исэн хүн байсан юм байна. Тэгээд ч амиа алдах үеэрээ ганцаараа байгаагүй. Jason бас их чинь хоёулаа хажууд нь байж байгаа. Тэгээд амийг нь аврахын тулд сандарч хамаг байдгаараа хичээсэн ч гэсэн тэгээд аварч чадаагүй алдчихсэн юм байна. За сүүлд болохоор Jack Sarah хоёр анхны мэдүүлгүүдээ бүрэн няцааж аав нь огтхон ч хүчирхийлэлтэй хүн байгаагүй. Тэгээд ч яг үнэндээ тэдний гэрт хүчирхийлэл үйлдэгдэжсэн гэх ямар нэг аль бие усны баримт бичиг, цагдаагийн тайлан, эмнэлгийн бичигч гэдэг юм эсвэл ямар нэг байдлаар уцандаа хадгалсан зураг гэнтэр гэх мэт юу ч байгаагүй. Та бүхэн ер нь бол мэдэх бах гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл Америкт бол нэлээд өргөн хүрээний сэдэв байдаг. Хэрвээ хин нэгэн ингээд гар хүрсэн, далайлган сүрдүүлсэн байх юм бол тусламж дуудсан тохиолдолд хэрэг үүсгээд маш том асуудал хүртэл үүсч болдог. Тэгээ үнэхээр хүчирхийлэгч байсан бол ядаж нэг удаа ч болов дуудлага хийгдэх байсан бах. Гэр бүлд хүчирхийлэл үйлдсэн нь үнэн гэсэн цагдаагийн бүртгэл Jason дээр хэрвээ үүссэн байсан бол Molly гэх эмэгтэй хүүхдүүдийг өөр дээрээ асран хамгаалах хэрэгтэй болж ч гэсэн магадгүй байсан. Давуу тал бас үүсч ер нь бол болох байсан бах. Sarah Jack хоёрыг бүр жоохон байхад нь хойд ээж болж амьдралд нь гарч ирсэн болохоор хүүхдүүд юу зөв юу буруу гэдгийг ялахгүй Molly-д үнэхээр сайн ханддаг. Molly ч гэсэн яг өөрийн хүүхчгээ боддог болсон. Хамт тоглоод инээлтэд хөөрхөн байгаа бичлэгүүд бол баримтат кинон дээр зөндөө гардаг. Ялангуяа Sarah нь Molly-д айгүй сайн. Энэ үйл явдлаас хойш Jack болохоор арай юмыг өөрөөр хараад эхэлсэн. Харин Sarah болохоор ээжээ гэд Molly-гоо жоохон сансан байдалтай байгаа харагддаг. За зарим хүмүүсийн үзснээр бол Jack Sarah хоёр Ирланд руу буцсныхан дараа Tracy гээд нөгөө авга их чинь энэ хоёрын тархийг нь угаагаад Molly аав их чинь алсан муу хүүхэн гэж ярьсаар агаад хүүхдүүд дараа нь бол мэдүүлгээ няцаахтаа юу гэж ярих уу гэдгийг нь хүртэл зааж өгсөн гэх мэтээр янз бүрээр бас ярьдсан байлээ. За яг та нар энэ баримтат киног нь үзэх юм бол бас айгүй хэцүү заяа. Ингээд Molly өөрөө яриа өгч бас энэ кинон дээр гардаг. Тэгээд хоёр хүүхдэд бол амар хайртай. Баг байхаас нь эхлээд асрагчаар ажиллаад дараа нь ингээд хойд ээж нь болцсон. 5-6 жил хамт байцсан. Амар хайртай гэдэг нь ингээд мэдэгдэхээр уйлаад ярьдаг. Тэгээд шүүх хурлын үеэр тэр хоёрыгоо дахиад харсан гэдгээ яриад ер нь л ингээ айгүй эвгүй
эвгүй заяа. Аавыг нь өөрийнхөө гараараа алчаад тэгээ энэ хоёр хүүхдийг яг төрсөн хүүхчгээ бодоод өөртөөгөө хамт байлгахын тулд юу ч хийхээс буцахгүй үйлдэл хийцэн гэж бодохоор айгүй эвгүй санагцсан. За ямар ч хэсэн хоёр хүүхэд арай өсч томроод бас нутаг руугаа буцаад ерөнхийдөө бодол нь тэр чигтээ өөрчлөгдсөн. Тэгээд өөр түүх яриад эхэлсэн болохоор тэдний шинэ мэдүүлгүүд бол Том Молли хоёрт сүрэл авчирч болзошгүй гэдгийг өмгөөллийн тал нь бол маш сайн ойлгож эхэлсэн. За тийм учраас 2023 оны 10 сард тэд нар санаатаагаар бус хүний амь хүнөөсөн хэрэгээ хүлээн зөвшөөрөх хилцэл хийхээр болсон юм байна. За энэ алхам нь үндсэндээ бол хоёр дахь шүүх хурлаас зайлсхийж дахиад шоронд орох эрсдлээс мултрах боломжийг олгосон юм байна. Гэхдээ шүүх танхимд Джейсны хүүхдүүд үгээ хэлсэн. За Жак, Сара хоёр хоёулаа маш хүчтэй мэдүүлэг өгч Моллид хандаад аавыг минь бас бидний хүүхэд насыг гинэн цайлган сэтгэлийг мань хулгайлсан худалч гэж хэлсэн. Тэд бол шүүгчээс хамгийн дээд ял болох 25 жилийн ял оноод өгөхийг бол гуйсан. Гэхдээ харамсалтай тийм зүйл бол болоогүй. Том Молли хоёр урд нь сууж эдэлсэн ял дээрээ нэмээд ердөө хэдхэн сар нэмж хоригдоод бол суллагдсан. За Том Мартинс болохоор шоронд байх хугацаанд даруй ямар нэг асуудал үүсгээгүй үлгэр жишээ хоригдол байсан. За тэгээ 24 оны 6 сарын 6-нд суллагдсан билээ. Харин Моллигийн хувьд тэмч цэвэрхэн түүхтэй байгаагүй. 2017 оноос хойш тэр бол харуулын үгийг зөрчөөх, зөвшөөрлөхгүй бүсээр тэнүүчлэх, хууль бус зүйл хадгалсан гэх мэт шалтгаанаар 5 удаа сахилгын зөрчил гаргасан юм байна. Гэхдээ бас л 24 оны 6 сарын 6-нд суллагдсан. Том Мартинс болохоор Ноксвилл хот руугаа гэрлүүгээ одоо харьсан. Харин Молли эцэг эхтэйгээ байх одоо хамт байх боломжгүй. За яагаад гэхээр тэнцэнгээр судлагдсны дараах журамд зааснаар бол тэр хоёр бол тус тустай хаяг дээр амьдрах ёстой байдаг болохоор ээж аавынхаа байшингаас холгүйхэн газар жижигхэн тийм байр түрээслээд амьдрахаар болсон юм байна. За энэ салангат амьдралын зохицуулалт нь 25 оны 6 сар хүртэл үргэлжилсэн. За тэгчээ дараа нь болохоор ээж аав дээрээ буцаад очисон юм билээ. За ингээд эцэст нь харахад Том Молли гэх эцэг охин хоёр нийлж Джейсон Корбет гэдэг хүнийг алсныхаа төлөө ердөө л одоо 4 жил 3 сар шоронд суугаад суллагдсан. Баримтат кинон дээр Молли хүүхдүүдийг тархиа угаалгасан, өөртөө хамт амьдарч исэн амьдралаа тэр хоёр мартсан гэж бол ярьдаг. Жак, Сара хоёр л одоогоор Ирландда аав эгч захтайгаа хамт амьдарч за уялууд, найз нөхөд гээд бүх зүйл нуурч унах үеэр тэднийг түшиж тулсан хүмүүсээрээ хүрээлүүлээд амьдарч байгаа юм байна. За тэд бол Мартинсын гэр бүлтэй ямар ч харилцаа холбоо тогтоохыг хүсэхгүй байгаа гэдгээ тодорхой илэрхийлсэн. За уцаар ярихгүй, уулзахгүй, ямар ч харилцаа байхгүй. За Мартинсын гэр бүлээс ч гэсэн одоо Молли, тэр Том, за Sharon гэдэг тэдний зүгээс ч гэсэн Жак, Сара хоёртой ямар ч холбоо барих оролдлого бол хийгээгүй. За ингээ ийм нэг маш төвөгтэй хэрэг байна. Хитрхи одоо нэг талыг бариад хохирогчийн талд орсоор агаад дуусглаа гэж бас бити бодоорой. Netflix дээр гарсан баримтат киног үзээд найруулагчийн нүдээр бас хохирогчийн арга гэрийнхний зүгээс ярьсан бүхнийг харахад бол энэ хэрэг бие хамгаалсан гэхээсээ илүү хүүхдүүд за тэгээ даатгал, орон сууц гээд нэлээд олон сэжүүрүүд бас харагдсан болохоор яалтчгүй Моллигийн буруутай юм шиг санагдсан. Та бүхний хувьд энэ хэрэг дээр бас юу гэж бодов? Молли, Том хоёрт одоо шүүх үнэн зөв шийдвэр гаргасан уу? Эсвэл энэ хоёр хүн одоо хүн амны хэрэгээс эвтэйхэн мултраад гарцсан уу? Юу гэж бодсон талаараа та бүхэн комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Хэрвээ энэ хэрэг сонирхолтой санагдсан бол Netflix дээр бас үзээрэй гэж зөвлөе. За нэг ангитай кино байгаа. Үзэхэд бол айгүй хурдан одоо дууссан юм шиг надад санагцсан. За ингээд өнөөдрийн дугаартай хамт байсан нийт сонсогчдоо баярлалаа. Энэ удаагийн подкасттай бас л Skin Farm Clinic маань хамтран ажиллалаа. Бүгдээрээ амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэ та бүхэн сэтгэл зүйн амар амгалан хүсье. Ингээд эрх мягмар гайрагт хятадд болсон нэг маш эвгүй гэмт хэргийн талаарх яриагаар эргээд олцъя.